Бидний гол зорилго бол одоо энэ даатгалын системийг шинээр харьяа. Одоо энэ хилцүүлгийн явцад бол жишээ нэр томьёоны асуудлаас ахуулаад дээр нь доторх бүтэц өөрсдийнх нь зохион байгуулалтын ажиллагаа гэдэг нарийн ширхэмд яг энэ даатгалын энэ зах зээл дээр ажиллаж байгаа улсууд маань бол их хурлын гишүүдэд нэг бүрчлэн ярьж байгаа энэ маш чухал асуудал. Энэ даатгалын системийг мөнгөжүүлэх асуудал өөрөө их чухал байна. Гэтэл мөнгөжүүлэх асуудал маань манай аж ахуйн нэгжийн орлогын албарын 22-ийн 6-гаар зөвхөн арилжааны банк тэр хүнд нь 5% татвар төлдөг. Бусд нь бол 20% татвар төлж байгаа. Манай даатгалын систем ч гэдэг нь даатгалын систем рүү хөрөнгө оруулалт орлоо буцаад гаргах юм бол хүнд нь 20% татвар төлж байгаа учраас энэ чиглэлийн бизнесүүд арилжааны банкнаас бусд нь бол хаалттай байгаа. Тийм учраас улсын их хурлын гишүүд маань энэ 7 хоног татварын хууль хилцэж явах явцдаа энэ даатгалын системийг мөнгөжүүлэхэд тэр татварын адилхан орчин бий болгооч. Адилхан 5% юм уу эсвэл 0% байх хэрэгтэй. Бидний ер нь Төв Азийн орондоо энэ хөрөнгө татах, ялангуяа мөнгө хөрөнгө татаад буцаад гаргахтай 20% гэдэг энэ аимшигтай заалтаас бол бид нар бүх хөрөнгө оруулагч нар алдчихад байна. Тийм учраас энэ заалтыг бол 5 жилдээ тэг болгочихвол хэрэгтэй байна. Нэгдүгээр хоёрт нь бол манай даатгал гэдэг бол энэ чөлөө зах зээлийн системийн хамгийн гол баталгаа нь зүгээр даатгал байдаг. Бид нар бол яг олон жилийн хуучин коммунизмын ондоор эрсдлийг даатгадаг гэдэг эрсдэл гэсэн үгтэй холбоотой байдаг. Би эсрэгээр бол зах зээлийн баталгаа нь бол өөрөө даатгал байдаг юм аа. Даатгалтай ажил үйлчилгээ байж тэр ажил үйлчилгээ авсан тэр иргэн ямар ч хүн аж ахуйн нэгж өөрөө бол сэтгэл хангалуун байх баталгааг нь олж байгаа. Гэтэл энийн дээр бол буцаагаад бид нар энэ даатгалын систем өнөөдөр зах зээлийнхаа санхүүгийн зах зээл ерөөсө 4-5%. Манай арилжааны банк бол 95% эзэлж байгаа. Тэгэхээр энийг ядаж нэг 45-аас 50% руу оруулахад түрүүний аж ахуйн нэгж орлогын хуулийн залтаас ахуулаад өнөөдрийн яг энэ намрын чуулганаар хилцэх даатгалын хууль нь өөрөө чухал ач холбогдолтой болчиход байгаа. Энэ дээр бол ялангуяа манай энэ даатгалын систем дээр ажиллаж байгаа гол компаниуд бол ирж өөрсдийнхөө санаа бодлыг хэлцэж байна. Энэ хуулийн хэлцүүлэг бол би нэг удаагийн хэлцүүлэг шин дахин үргэлжлээд явах манай даатгалын системийн компаниуд яг одоо энэ хууль өөрчлөлтгүй санаа бодлоо сайн хэлж хуулийн тусгуулаараа тэгш өсөж байна.